амралтын өдөр өглөөний цагаа бэлдээ. Нөхөр хүү хоёр маань өглөө төрүүлж босоод цай ундаа очиад бассейн руугаа сэлнэгээ явчиж тэр хоёр өнгөрсөн намар үлүү зун хаварч үлүү цаа мэдгүй ямар ч гэсэн бассейны сургалтанд бүртгүүлсэн байсан. Тэгээд намар хүртэл явж агаад намар нөгөө хүүгийн чихлүү ус орсон гэд тэр нөгөө дунд чихээ нүр өсүүлсэн гэд юм чин нэг сарын турш битгий яваарэ гэд тэгээд бичсэн чинь өвөл болоод хүтэн болоо тэгээд явахгүй тэр чигтээ байжгаад одоо дулаарч байгаа болохоор явж эхэлж байгаа юм. Би харин өдөр болтол сайхан унтаж амарсан болохоор гэр орноо цэвэрлээ. Өдөр болтолч гэж. Гэтэ ер нь би яг ингээд нэг 10 цаг хүртэл ч юм ингээд унтчих штэ тий. Тэгэхээр ингээд сэрээд гэр орноо амар гой цэвэрлэх ёстой юм шиг аль эсвэл илүү гой хоол хийх ёстой юм шиг нэг тийм би алдаа гаргацсан юм чи одоо өрөө цайруулах ёстой юм шиг тийм мэдрэмж төрөөд идэв. Гэхдээ миний энэ зан жоохон буруу ээж магадгүй. Одоо жишээ нь би ингээ хайнда нөхөртөөгөө харьцахдаа өнөөдөр орой чи галзуухаа цэвэрлчих. Миний залхуу ирээд байна. Тэгвэл би чинээ маргааш өмсөх ажилдаа өмсөж явах өмц амцаа чи эндүдэж өгнө шүүгээ хэлчихдэг за. Тэгэд нөхөр маань зүгээр чи амар би галзуухаа цэвэрлчихэд юм эндүд чи заавал ингээл чамд би галзуух цэвэрлж өгöd байгаа юм шиг заавал ингээл галзуухыг өөрийн мэдлэлд аваад гэж юу. Тэгэд ах хэрэггүй штий. Чи ядраад байвал тэгэл амарчгүй юм тэр гэдэг. За надад болохоор миний юм надад хийж өгöd байгаа юм шиг санагдаад ингээд ялчгүй нэг тийм сонио яран шин гаргаад идэв штт. Гэтэл гэрээ ажил хийх жоохон залхуутай тэгээд тахгүй юу. Гэтэ одоо ч бас гайгүй болчих штий. Нэг би өөрөө цэвэрхэн баймаар байна. Нөгөө хоёр маань нэрэхэд цэвэрхэн гэртээ явахтаж аммаар байна ч юм уу. Нэг тийм мэдрэмжээр зүгээр өөрөө цэвэрлэмээр санагдаад цэвэрлждэг болсон. Гэтэ бас тэгэл ихэнх нь хүүхдийн зааварлсан юмнууд идэх болохоор тэгээд өөрөө ирээ цэвэрлэнэ үзэж чадаад орхичдаг болохоор тэгээд ер нь байж л идэв. Гэтэ ингээ багтаа утгад за би гэрээ бүр амар сайн цэвэрлдэг гэсэн за бүр амар ядармаар яг ингээл өдөр болгон өглөөдөө баг дүүгээ цэцэрлэгт нь хүрэж өчөөд тэгээд дүүтэйгээ хойлоо яг ингээд гэрээ цэвэрлэхээ хуваагаад авчдаг за хичээл болохоор өдөр 1 цагаас эхлэх болохоор тэр хүртэл цаавд аваад гэрээ цэвэрлээд хичээл номоо бэлдээд ингээд өөрсдөө янзлаад бэлэн байх хэрэгтэй гэд тэгэд яг ингээд хуваагаа авчдаг гэсэн ихэвчлэн би галзуух том өрөөгөө дүү маань жорлон байна жижиг өрөөгөө авчдаг ч юм уу тий тэгээд тоос нэгэн тоос арчихвал нөгөө нь тоос орох тэгээд шал хайлт арчих ч юм уу ингээд хуваагаад авчдаг гэсэн тэгээд тэр ажиллаа болохоор нэг тийм ийм дарамт юм шиг амар ингээд мэдэрдэг гэсэн байхгүй юу яа ямар залхуутай юм шал ядаргаа ч юм уу тий тэгж хүлээж авдаг тэгэнгүүтээ ингээд нэг үгүй ямар ч гэсэн тэрнээс амар ядарч залхахдаг гэсэн юм а би яад ч нэг амар хүнд ажил биш шүү дээ одоо тэгэл өөрийнхөө тэр бусад үеийнхөө хүүхдүүдтэй харьцуулахад одоо жишээ нь нөхөртөөгөө харьцуулаад гэхэд усаа өөртөө зөөж авчирна тэгэл төлөөмөдө хагалж хураан ч юм уу ачааллын хувьд надаас бүр харьцангуй ачаалттай байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгтэл би л өөрийнхөө тэр гэрээ ажиллаас аюу ингэж залхахдаг гэх юм уу. Тэгэл би хитрхи их юм хийж ийн гэж өөрийгөө боддог цаа. Тэгэл ингээл одоо яагаад ч байгаа ингээл тоос харж явахдаа фигигүнд ингээ ухаан алдаад унчин тэгэнгүүт эмчид ингээ намайг авчиад үзүүлэнгүүт энэ хүүхдийн бие ачаалал хитэрсэн байж тээ гэж хэлээ. Тэгээд аав ээж маань намайг ингээ ойлгоход ажиллаж чөлөөлөн ч юм уу бараг тэгж мөрөөддөг за амир тэнэг ёо. Ер нь ингээд бага насныхаа үеийг ботхоор за яг өсвөр насныхаа үе дээр өөрийгөө ойлгохгүй нэг тийм зүрүүд тэрслүү би бас хүн шүү дээ өсөж байгаа шүү дээ гэдгийг ингээд амар хүчтэйгээр илэрхийлэх гэх тийм хурц характерууд элдв сонирм бодлууд аюу их орж ирж араншин болж ингэж гадагшилдаг байсан баха. Би бол тийм л юм шиг санагдаад байна. Тэгээд харин насанд хүрснийхэн дараа 18-аас хойш болохоор би ястай ингэ насанд хүрчлээ ястай эргчлээтэй биний одоо хийсэн үйлдэл болгоно би өөрөө даана би бол ийм хүмүүс гэсэн нэг тийм өнгөрөө галзуу нэг тийм чадж байгаа юмд баг арга байхгүй гэж мэгцэн юу шал тэнэг тийм нэг галзуу үед бол өнгөрсөн байдгийн тэл найз захтадтай хамтаа шоудаад хоорондоо муудаал тэгэл худлаа галзуурал за нэг тийм үе за тэгэд байжсэн чи найз залуутай болоод хүнтэй суугаал хүүхдтэй болоод ер нь яг ингээд одоо хүүхдтэй болсон 27 наснаас хойш бол арай нэг ингээд тогтурчод
нэг өөрөө хүснээрээ бас нэг тэгээд байгаа юм биш. Цаанаасаа ингээд амьдралын тарамтан төртөд тэгээд нэг зарим хүслүүдээ хүсүүсээгөө хязгаарлал ингээл тэгээд байчаар ер нь ингээд нийгмийг бас арай ондоогоор хараад эхэлчихсэн юм билээ. Өөрийнхөө үр хүүхдтэй хамтдаа амьдрах нийгмийг, их дэлхийгээ илүү сайхан зөв байлгахыг хүсээд эхлэхээрээ нэг өөрийнхөө өмнө хийж байсан үйлдэлүүдийг буруутгаад түүнээсээ санаа зовж ичдэг үеуд байдаг л болчтой юм билээ. Одоо жишээ нь ойчир дайрах, ахмад хүнтэй хүндэтгэлгүй хайрцах, аль эсвэл ингээл нийтийн газар худамжинд хэрүүл задаа хийх. Айгуу санаа зовмоор асуудал болчтой юм билээ. За бай бай.